хүн болж төрсөн бүхэн 3 удаа үйл бүтээх ёстой гэж эртний сударт өгүүлсэн байдаг юм л да. Нэгдүгээр түүх төрүүлэх ёстой, хоёрдугаарт ном бичих ёстой, гуравдугаарт мод тарих ёстой гэж. Тэгэхээр одоо хүний одоо энэ түн бумын үйл явдлаас зөвхөн 3-ныг онцлоход нэгэнд нь одоо мод тарих гэдэг юм орж ийн гэхээр мод тарина гэдэг бол үнэхээр одоо буянтай сайхан үйл юм л да. Тэ. Тэгээ манай компани бол одоо энэ мод тарих ажлыг ингэж одоо санхүүжүүлээд өнөөдөр одоо манай хамт олонны төлөөлөгчд амралтынхаа өдөр энэ сайхан хангаа төрөлцсөн ирээд мод тарьж байгаа нь бол үнэхээр одоо нийгэмд бас бид нэр үлгэр жишээ болох юм сайхан буянтай ажил хийж байна гэж бодож байна. Бидний одоо тарьж байгаа мод бол олон жил өндөр болж урах байхаа гэж одоо ийм итгэл дүүрэн байна те. Туулгал маань Улаанбаатар байтугай Монголын одоо олон аймгийн нутгаар аймаг сумын нутгаар урсаж өнгөрч хүн малын ундаа болдог ийм сайхан гол шүү дээ. Эртний одоо түүхэнд хүртэл туулгал маань байж идэг. Ийм одоо ариун нандин гол учраас үүнийг одоо хамгаалах нь бол Монгол хүмүүрийн төр дотроо одоо бид нийслэлийн бидний одоо ариун үүрэг байх ёстой гэж ингэж одоо бодоод өнөөдөр энэ сайхан өдөр хамт олонтойгоо ингээд мод тарих ажиллагаанд оролцож байна те. Одоо энэ үнэхээр хэрэгтэй. Бид нэр одоо 2000-аад оны үед бид нэр хэвлэл мэдээллийнхэн тужийн нарсад жил болгон мод тарьсан шүү дээ. Жил болгоны 5 дугаар сард очиж мод тариад одоо тужийн нарс маань ямар одоо сайхан модтой болж байна. Тэрнтэй адилхан одоо энэгээр ингээд манай компанийнхны уряд удалгаар ингээд бид нэр жилдээ лав 2 удаа ирж явах хавар нэг намар нэг ирээд одоо ингээд модоо тарьж байна. Тэгээд бусад одоо албан байгууллага, компаниуд, төрийн байгууллагууд одоо ингээд бидний энэ сайхан уриалгыг дэмжиж одоо мод тарих юм бол туулгалаа шаварна, модоч одоо ариун болно, сайхан болно шүү дээ. Энэ бол үнэхээр бас сайхан хангаа байна шүү дээ. Тэ. Сая одоо бид нэр өглөө Улаанбаатараас гараад ингээд бүр зорин явсаар байгаад ингээд ирлээ. Энэ газрыг бас сонгож авсан бас учир утгатай гэж манай их уст туул төрийн бус байгууллагын маань бас хэлж байна. Энэ яагаад вэ гэхээр дээр үед одоо социализмын үед эндээс одоо мод үйлдгэж Улаанбаатар хотынхны хэрэгцээ төлөө төлж гэх мэтэд одоо хэрэгжилж байсан учраас ой модыг нэлээд одоо тийм тайрч янзалсан ийм газар юм байна л дээ. Тийм учраас энийг одоо тарихаар зэрэг ойжуулах одоо тийм мод ургах одоо бүрэн найдвартай хуучин ой байсан ийм сайхан талбай юм байна. Тийм шар шуудын ам гэдэг сайхан нэртэй ийм одоо сайхан хангаа байна те голынхаа ирэг дээр ингээд